Хүний эрхийн дэд хорооноос өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэгт хүргүүлжээ. Салбарын сайд нь шийдвэр гаргачихад байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг хүний эрхийн дэд хороо шаардлагатаар дурдсан байна. Улсын хурлын хүний эрхийн дэд хороо 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүний эрхийн үндэсний комисс, хууль зүйн яам, гадаад хэргийн яам, улсын ерөнхий прокурорын газар болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцуулсан хүний эрхийн үндэсний институтын төлөвшил сэдвт өргөтгсөн хилцүүлгийг зохион байгуулсан мэлээ. За тус хилцүүлгийн үеэр хөдөлмөрийн сайд өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тушаал гаргасан боловч Дүнжин гаруй хаврын морин уралдааныг 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр явуулж, за цаашид хангаан бүсийн морин уралдааныг 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөд байгаа талаар иргэний нийгмийн байгууллагуудаас шүүмжлэл бүхий асуудал дэвшүүлсэн юм а. За иймд хүний эрхийн дэд хорооноос өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэгт хүргүүлжээ. Ойрын үед болох ч байгаа морин уралдаануудтай холбоотой асуудлаар ялангуяа өвлийн цагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа энэ зөрчлийн асуудлаар тодорхой шаардлагуудыг тавьсан. Тэгэхээр энэ шаардлагуудыг нэгтгэхэд Улсын хурлын хүний эрхийн дэд хороо холбогдох шаардлагуудыг нэгтгэсэн бичиг баримтыг Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд сайхан бэлэгт бол хөргүүлж байгаа. Ингээд энэхүү бичгийн гол агуулгын хувьд хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн гарсан тушаалын дагуу өвлийн цагт хүүхдийг морин уралдаанд оролцуулахгүй, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах энэ зөв зүйтэй гарсан шийдвэр шаардлагыг хэрэгжүүлэх асуудлыг бол бид хөндөд тавьж байгаа. Монгол Улсын ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэнтэй холбогдуулан Улсын хурлын хүний эрхийн дэд хорооны дарга болд хөдөлмөрийн яамн дээр очиж баяр сайхан сайдтай уулзсан өвлийн морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай шаардлагын хувийг биечлэн өгч энэ тал дээр түүний байр суурийг сонслоо. Тодорхой тоо статистик дурдж хэлэхэд өнгөрсөн жил барилгын салбарт 6 хүүхэд буюу насан туршаагүй 6 хүүхэд амь насаа алдсан байна. За мөн морин уралдаан, үйл зууны морин уралдаанд 6 хүүхэд мөн амь насаа алдаж ийм харамсалтай тоо баримтвал нэмэгдсээр байгаа. Энгийн статистик тоо ярих юм бол морин уралдаантай холбоотой 700 гаруй хүүхэд өнгөрсөн жил ямар нэгэн хэмжээгээр бэртэж гэмтсэн байдаг. Сүүлийн жилүүдэд морин уралдаан уламжлалт гэдэг утгаан алдан өнгө мөнгөтэй хэдхэн хүний зугаа болсны нэг жишээ нь өвлийн уралдаан болоод байгаа. Хасах 30 градусын хүүтэнд чөмгөө царцтал даарах хүүхэд хөлс нь хүлдэж цасан бүрхүүлтэй ирэх олон морины зовлонгоор наадах эрхмүүд харин дулаан машиндаа тухлан үзэж баярладаг. За морин уралдааныг цас ханзарч цаг наашлах үед зохион байгуулвал унаач хүүхдийн амнаас эрүүл мэндэд учрах эрсдэл багасч, за нөгөө төгөр морин уралдааныг үзэж сонирхох үзэгч олонд ч тав тухтай багсан. За монголчууд морин дуртай, уламжлалаа үгүйсэхгүй. Гэхдээ хавар өвөл хүүдний улиралд морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх талаарх хөдөлмөрийн сайдын тушаал гарчхаад байхад түүнийг хэрэгжүүлэхгүй байгаагийн шалтгаан юу вэ? За хууль зөвхөн цаасан дээр бичигдэж амьдрал буудаг хүн эмэт жишээг эргэн харах цаг хэдийд болжээ.